Энд 6-г 7981-ээр үржүүлье. Би 7981-ийг задлах арга хэрэглэе. Тэгэхээр 7000 дээр нэмэх нь 900. Нэмэх нь 80. Нэмэх нь 1 гэж хичээ. 6-г үржих нь 7981 гэдэг бол 6-г үржих нь 7000 дээр нэмэх нь 6-г үржих нь 900, нэмэх нь 6-г үржих нь 80, нэмэх нь 6-г үржих нь 1 юм. Одоо үүнийг тэгш өнцөгт нүүднүүд ашиглан бодвол ойлгоход арай хялбар байх болно. Энд 6 байна. 6-г үржих нь 7000, 6-г үржих нь 900, 6-г үржих нь 80, 6-г үржих нь 1 хэд болох талаар бодцгоё. Эдгээрийг тус бүрийг нь тэгш өнцөгт нүүднүүдэд хий. 6-г үржих нь 7000 хэд болох вэ? 6-7-42. Тиймээс 6-г үржих нь 7000 бол 42000. 6-г 900-аар үржүүлвэл 6-9-54 тул 6-г үржих нь 900 бол 5400. 6-г 80-аар үржүүлвэл 80 бол 8-ыг 10-аар үржүүлсэнтэй тэнцүү. Тиймээс 6-8-ын 48, 6-г 80-аар үржүүлвэл 480 болно. Эцэст нь 6-1-ийн 6. Үржүүрийг олохдоо тоо бүрийн нийлбэрийг олох хэрэгтэй. 6-г үржих нь 7000, нэмэх нь 6-г үржих нь 900, нэмэх нь 6-г үржих нь 80, нэмэх нь 6-г үржих нь 1. Нэмцгээе. Тэгэхээр 42000 дээр нэмэх нь 5400. Нэмэх нь 480, нэмэх нь 6 болно. Нэгжийн орон бол 6 байна. Харин 10-ийн орон нь 8, 100-ийн орон нь 4 дээр нэмэх нь 4 тэнцүү 8, 1000-ийн орон 2 дээр нэмэх нь 5 тэнцүү 7 байна. Эцэст нь 100000-ийн орон нь 4 байна. Тэгэхээр нийлбэр нь 47886 болж байна. 47886-тай тэнцүү. Энэ үржүүлэх аргыг уламжлалт үржүүлэх аргатай яагаад ижиглхэн байгаа талаар бодож үзээсэй гэж би хүсэж байна. Энэ арга бол үржүүлэх үйллийг бодох энгийн бөгөөд амархан арга юм. Учир нь одоо цээжээр үржүүлэх үйл хийж байхдаа юу хийж байгаагаа ойлгох чадвартай боллоо. Энэ бол үржих үйлдэл хийдэг арга юм. Хин нэгэн 6-г 7981-ээр үржүүлвэл хэдвэ гэж асуувал надад цаас бал байхгүй үед би хамгийн түрүүнд 6-г 7000-аар үржүүлнэ. 42000 болно. Дараа нь би энэ тогоо чэйжлээд 6-г 900-аар үржүүлнэ. 5400 болно. Тэгээд 42000 дээрээ 5400-г нэмээд 47400 болно. Дараа нь 6-г 80-аар үржүүлээд 480 болно. 47400 дээрээ 480-ыг нэмээд 47880 болно. Хамгийн сүүлд нь 6-1-ийн 6 өмнө сансан дээрээ 47880 дээр нэмээд өмнө нь сансан 47880 дээр 6-ыг нэмээд 47886 гарна. Тэгэхээр олон оронтой тоог үржүүлэхдээ энэ аргыг ашиглавал ойлгоход илүү хялбар бөгөөд цээжээр бодоход амархан байх болно.